Монгол улсынхаа зүрхэн хэсэгт оршдог Төв аймгийн Баян Чанман сум. Эх орны хөгжил сумаас эхэлдэг гэдгээ. Өглөөний ургах нартаа уралдаж Баян Чанманчуудын ажил жинхэнэ ундарч эхэлнэ. 72 хэмээх нэрээрээ монголчуудын танил болсон сумынхан нийслэл Улаанбаатар хоттой хаяа тэрлэн оршдог. Тиймдээ ч сая гаруй хүн амтай нийслэлчүүдийн амин чухал хэрэглээ болох сүү, мах, өндөг, ногоо гэх зэрэг экологийн жинхэнэ цэвэр бүтээгдэхүүнийг цаг алдалгүй шинээр нь хүргэдэг. Тус суманд онцлог давуу талууд олон бий. Тус сумын малчид малчдын бүлгийн системээр ажилладаг бөгөөд налгар малчдын бүлгийнхэн энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд шинэ брэнд ааруулаараа оролцох гэж байна. Тус сумын налгар бүлгийн ахлагч Ламсүрэн гэр бүлийнхээ хамтаараа цагаан сарын 5-гийн эдэг дан ааруулаар засах шинэлэг санааг боловсруулан туршилт хийсэн нь хэрэглэгчдийн таашаалд гойд нийцээд байгаа бүтээл болж чаджээ. Мөн таримал Цэнот, Сүүндалай, Чанман милк, Шунхлай агро гэдэг бие даасан томоохон фермерүүд тус суманд ажиллаж нийслэлийнхний хэрэгцээг өглөө бүр шинэ хүнсээр хангаж байна. Тус сум газар тариалангийн төв бүсэд орох бөгөөд хамгийн чанартай хүнсний ногоог нийслэлчүүдтэй нийлүүлэхээс гадна тус сумын Чанман багийн эргэн дэлгэрэх бүлгийн ахлагч Дулмаагай уутад помидорыг үрсэлгээний аргаар өөрөө тарьж амттай варен хийж эмчилгээний шилдэг хүнс болох артишокийг ч мөн өөрийн гараар тарин ургууж артишокийн буюу эрүүл мэндийн ундааг үйлдвэрлэж сумын ахмадуудынхаа хэрэгцээг хангаж эхэлсэн нь үр өгөөжтэй ажлын нэг болсон байна. Мөн төрөл бүрийн даршилсан ногоонуудыг хэрхэн дарах, хүнсэнд хэрхэн хэрэглэх аргыг өөрийн бүлгийнхэндээ төдийгүй сумын ард иргэддээ заан сургаж, өрхийн орлогыг ч мөн нэмэгдүүлж байна. Чанар стандарт ёс журмынхын дагуу Баян хэмээх дардацтай өндгийг өдөр бүр шинээр нь НВЦ компанийн Баян Чанман сумаас нийслэлчүүдтэй хүргэдэг. Мөн стандарт шаардлагад нийцсэн дахианы махан бүтээгдэхүүнийг ч мөн тэд нийлүүлж байгаа. Баян Чанман нэр шигэ баян тансаг байгальтай газар. Монгол улсын ерөнхийлөгчийн хүн бүр нэг мод тари урайлгыг сумын засаг дарга баяр нэмэх урайлгын дэмжиж өөрийн сумын тодорхой хувь газруудад мод үржүүлгийн газруудыг олгож эхлээд байна. Мод тарихыг мөнхийн буян гэдэг. Баян Чанман суманд тун удахгүй мөнх ногоон төгөлүүд ар араасаа сүндэрлэн бий болох болно. Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын жил 2011 ажлын хүрээнд Төв аймгийн Баян Чанман сум хүний нүдэнд харагдаж гарт өртгөөц олон ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд сумын соёлын төвийг эсэргэн засварлаж, бүрэн хэмжээний дулаалгыг хийж, иргэдийн соёл боловсролд хөрөнгө оруулалт хийлээ. Мөн нэг ээлжиндээ 625 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ сургуулийг барьж, тун удахгүй оюуны өргөөгөө ашиглалтанд оруулах гэж байна. Мөнх ногоон тал хайрын цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, сурагчдтай амьдралыг тэтгэгч хүч модыг хайрлаж хамгаалах сэтгэлийг багаасан суулгаж, тарж ургуулсан цэцэрлэгийг нь өөрсдөр нь арчлан хамгаалуулах үзлийг төлөвшүүлэн суулгаж байна. Төв зам дагуух тогтчид цэцэрлэгжүүлэлт, хосуудын болзох газар, хайрын цэцэрлэг болон усан оргилуурыг хийхээр төлөвлөж, анхны ажлуудыг хийж эхлээд байгаа. Мөн энэ жил тус сумынхан ээж бүрэн тогтчулсан мэргэжлийн төвшний замын цагдаагийн газрын хяналтын байрыг барьж ашиглалтанд оруулсан. Хурд хэмжих, хурд сааруулах, анхааруулах дохио, хяналтын камер, ажилчдын амрах байр гээд 5 тухтай байрыг ч энэ онд хүлээлгэн өгсөн. Монгол улсад анх удаага нэг цонхны үйлчилгээг суманд нэвтрүүлсэн. Ингэснээр иргэд нэг доороос нэг цэгээс төрийн үйлчилгээг төвөггүйхэн авах боломжийг зөвхөн Төв аймгийн Баян Чанман сумынхан иргэддээ олгож эхлээд байна. Өөдлөн дэвжих амьдралын үүд Баян Чанман сум өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж өнг төрхөө өөрчилсөөр байна.